За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд сүүлийн үед хүмүүсийн амьдралд маш ихээр ажиглагдаж байгаа нэг зүйл бол гэр бүл дотроо хоорондоо ярьдаггүй хосууд, гэр бүлүүд өдрөөс өдөрт нэмэгдэж байна. За мэдээч хоорондоо ярихгүй байна гэдэг бол өвөл ойлголцол үүсэх нь ойлгомжтой. За ингээд цаашлаад сэтгэл готролд орох, сөргөлдөө үүсэх, за мөн бие махбод сэтгэл зүгээр хохирох үйл явдал бол өдрөөс өдөрт бол гараад байна. За тэрч байтугай төрүүлж өсгсөн үр хүүхэд хань ижилттэй хайраа хэрхэн илэрхийлэх, хүндэл халамжаа хэрхэн ойлгуулахаач мэдэхгүй байгаа тохиолдлууд байна. За бүр одоо хамт амьдарч байгаа мөртөө тийм тутам биш. За зүгээр л зэрэгцэн оршихуй мэт амьдарч байгаа хүмүүс ч өдрөөс өдөрт нэмэгдээд байна. За энэ бүгдээс ингээд харахад одоо гэр бүлд тодорхой хэмжээний амьд харилцаа, цаашлаад одоо гэр бүлийн үнц нь гээд гэр бүлийн харилцаа, ур чадвар, гэр бүлийн боловсрал дутагдж байгаа нь эндээс ажиглагдаж байна. Тийм учраас магадгүй та өөрийнхөө гэр бүлийг ийм байдалд оруулахаас сэргийлэх, цаашлаад магадгүй ийм байдалд орсон гэр бүлүүд маань нэг зүйлийг одоо анхаараарай. Тэр зүйл болох юу гэхээр та эхлээд хин нэгнээс энэ талаар ярилцахаасаа өмнө өөрөөсөө гэр бүлийн харилцаа яг хизээ эхэлдэг юм бэ гэдгийг асуугаад үзээрэй. За тэгэхээр гэр бүлийн харилцаа хизээ эхэлдэг юм бэ гэдэг хүмүүсээс асуухаар хөвчлэн за хайрлаж, дурлаж эхэлсэн тэр цаг үеэс үр хүүхдтэй болсон тэр үеэс за мөн хамт амьдарч эхэлсэн тэр үеэс хурим нараа хийж хадаг сүү тавьсан тэр үеэс эхэлдэгэ гэд хүн болго маань тодорхой хэмжээнд хариулдаг л та. Тэгэхээр энэ харилцаа буюу гэр бүлийн харилцаа гэдэг зүйл маань яг үнэндээ тодорхой нэг мөчөөс эхэлдэггүй юм аа гэж хэлэх гээд байна. Учир нь энэ харилцаа чинь өөрөө хүн бүрийн дотоод төлөвшөл, сэтгэл зүй, үнц зүйлээс эхэлдэг. За тиймээс гэр бүлийн харилцаа хин нэгэнтэй харилцахаас өмнө өөрөө өөртөө харилцаж эхэлдэг харилцаанаас эхэлнэ л гэж хэлдэг байгаа байхгүй. Тэгэхээр та магадгүй хүмүүс ярьдаг шүү дээ өөрийгөө хайрлаж чадахгүй хүн бусдыг хайрлаж чадахгүй гэдэг тийм. Тэгэхээр эхлээд өөрийгөө ойлгох, хүлээн зөвшөөрөх, хайрлах, хүндлэх тийм энэ бүгдийг та мэдэрч эхэлсэн энэ үеэс таны гэр бүлийн харилцаа эхэлнэ. За мэдээч өөрийгөө хайрлаж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд та бусдыг хайрлаж хүндэлж хүлээн зөвшөөрнө гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгэхээр өөрийгөө яаж хайрлах вэ? Яаж хүлээн зөвшөөрөх вэ? Энэ яагаад гэр бүлийн харилцаатай шууд холбоотой юм бэ гэдэг талаар та дараагийн бичлэгээс дэлгэрэнгүй хүлээж аваарай.